Монс группийн 35 жил эмзэн шинжилгээ ухааны их сургуулийн 25 жилийн хүрээнд Research Innovation олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. За хуралд Монгол, Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Орос улбаны улс, Индонез, Бүгд найрамдах Хятад ард улс зэрэг улсын төлөөлөл болсон 11 судлаач, профессор оролцсон байна. Эмзэн шинжилгээ ухааны сургууль жилд бүр багш оюутнуудын дунд Research Innovation гэсэн олон улсын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хурлын онцлог нь түүхтэй хүрээнд болж байгаагаас гадна ирсэн бүтээлүүд болох бүрэн хэмжээний өгүүлэлгийг эмзэн шинжилгээ ухааны их сургуулиас эрхлэн гаргадаг сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэх юм а. Мөн нөгөө талаас судлаачдын бүтээлийн үнц нь өсөх боломжтой. Энэ удаагийн хурал бол Монголын уламжлалт хангах ухаан, за түүний дунд тулгуурлалтын байдаг жоруудад тулгуурласан одоо шинэ бүтээгдэхүүнүүд хэрхэн гаргах гэсэн энэ сэдвээр явагдаж байгаа нь өөрөө маш их ач холбогдолтой юм байна. Энэ зөвхөн одоо эрүүл мэндийн салбарт төдийгүй одоо Монголын анагаах ухааныг дэлхийн нийтэд сурчлахад бас нэлээд том алхам болж байгаа гэж үзэж байгаа. Монс группийн 35 жилийн арга хэмжээнүүд бол яг 25 он эхлээд маш олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа. За үүнийх нь нэг нь бол өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал. За мөн түүнчлэн бас Монс групп нь Төв Азийн зах зээлд экспортын бүтээгдэхүүнүүдийг бас гаргаж байгаа нь маш том бололтой амжилт болж байна. Research Innovation олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 4 үндэсний хэсэгтээ нийт аман 33 илтгэл 17 ханан илтгэлээс бүрдэж гадаад дотоодын 80-аад судалгааны абстракт ирсэн байна. Энэ удаагийн хурал нь эмзэн шинжилгээ ухааны хөгжил дэвшил, цаашдын чиг хандлагын тухай олон судалгаа шинжилгээний үр дүн, шинэ мэдлэг мэдээллийг нэг дор хуваалцаж байгаагаараа онцлог юм а. В Монголии я не в первый раз. За энэ хурал нь шинжилгээ ухааны талаас маш их өрөөгөөжтэй хурал болж байна. Бид олон улсын эрдэмтдийн сонирхолтой илтгэлүүдийг сонслоо. Эмийн ургамал цувралсан судалгаа нь ирээдүйд шинэ нэм бүтээх боломжийг олгож байна гэж үзэж байна. Монс групп болон эмзэн сургуулиас зохион байгуулж байгаа энэ хурал нь маш их эмх зэгц зохион байгуулцаатай олон улсын эрдэмтэн судлаачдыг хамруулсан сонирхолтой илтгэлүүдээр дүүрэн байна. Монс группийн 35 жилийн ой энэ он тохиож байна. Ой хүрээндээ Монголын анхны ургамлын гаралтай эмийн үйлдвэрийг эх 9-р сард нээхээр төлөвлөж байгаамаа.